Сайн байцгаана уу? Үндэсний бичгийн хичээлдээ тавтаа маяг. Бидний өнөөдрийн үзэх сэдэв бол жинхэнэ нэрийн олон тооны дагавар. Та бүхэнд их зохиолч нацад орж ирмийн өдөршөлийг уншаад улаан бүрт нэлээд зүйлсийг ажиглаарай. Хэнти хангай саяны өндөр сайхан нуруунууд хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд Менин шарган номины өргөн их гоёуд өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайлууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан ороо. Хэрлэн онон туулын тунгалаг ариун мөрнүүд хотол олны эм болсон горих булаг аршаанууд хөвсгөл улс буйрын гүнзэн хэр нуурууд хүн малын ундаавалсан тойрон үрд усанууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан ороо. Улаан өнгөөр бичигдсэн үгсийн нийтлэг шинжийг ажиглаад бүгд олон тооны дагавартай угаагааг анзаарсан байхаа. Олон тооны дагавруудыг хамтдаа нэрлэцгээе. Ууд үүд, дэс, нар, чуул чуул, чууд чууд. Жинхэнэ нэр язгуур үндэс нь олон тооны дагавар, тгийн ялгалын нөхцөл, хамаатуулах нөхцлөөр хувирдаг. Жишээ нь найзуудынхаа, уулсынхаа. Бидний өнөөдрийн үзэх сэдэв бол олон тооны дагавар. Олон тооны дагаврыг нууд нүгүүд, ууд үүд, дэс, чууд чууд, чуул чуул, нар гэж бичнэ. Нууд нүгүүд хэлбэрийг сүүлийн болон ихшгэр төгсөн үгэнд дагуулan бичнэ. Ууд үүд хэлбэрийг гэвл хичээр төгсөн үгэнд дагуулan бичих ба ихшиг зэгцэх хэсгийг баримтлан бичнэ. Дэс дагаврыг залган бичихдээ гэвлэгч болон ихшгэр төгсөн үгэнд залгахад үгийн эцсийн хэсгийг хасаж бичнэ. Чууд чууд, чуул чуул дагаврыг хүний холбогдолтой нэр үгэнд ихшиг зогсох хэсгийг баримтлан залгаж бичнэ. Харин нар дагаврыг дагуулan бичнэ. Дараах улаан өнгөөр бичигдсэн үгсэд олон тооны дагаврыг зөв залгаж бичнэ үү? Олон тооны дагаврыг зөв дагуулan бичсэн хэсгээ шалгацгаая. Хичээлдээ идэвхтэй оролцсон та бүхэндээ баярлалаа. Гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай.